I drink till I'm drunk, smoke till I'm high. Castle on the hill, wake up in the sky. You can't tell me I ain't fly. I know I'm super fly. I know I'm super fly. The ladies love it. За бүгдээрээ сайн уу? Сайн байцгаана уу? Жаргал маань. Бацдаг байна. За тэгээд өглөө өдрөөр анимын төргий. Хоол идэж байгаа сайхан боллоорой. Хичээлдээ явж ивэл манай подкастыг сонгосон баярлалаа. Унтах байгаа сайхан амраарэ. За тэгээд 3 дахь дугаар эхэлж гин. Тэгээд өнөөдөр анхны зочинтой дугаар. Hi guys. Намайг Батчур гэдэг жаргалмаа Батцэг хоёртой нэг хотод сурдаг оюутан байна. Тэгээ бас манай найз байгаа. My friend дөө. Friend. Яа өнөөдөр юуны талаар ярилцах гэж байна вэ гэхээр Мэдхгүй. За. Бид гурав яаж анх энэ хотыг бишээ ер нь Оросд яагаад ирэх болсон бэ? Тэгээд Оросд ер нь яаж ирсэн бэ тий? За нэг тиймэрхүү яриагаар эхлэе гэж бодлоо. за очроо хэдвэр курс Би одоо Орфугийн 1-р курс байгаа. Анх Оросд ирэхдээ амар сонирн байдлаар хүрээд ирсэн яг үнийг хэлвэл. Би өөрөө Орос сургуульд 6 дугаар анги хүртлээр сурж исэн. Тэгээд сурж ах явцдаа би мэрэгчлээ сонгоцсон байсан учраас өөр сургууль руу орохыг шийдээд тэгээд санд сургууль руу ороод тэгээд санд сургуулийг төгссөн байгаа. Тэгээд санд сургууль сурч ах хугацаанд Орос хэлний олимпиадад ороод тэгээд улсаас байр эзлээд квот авсан. олимпиад нөө Эрцэнгагийн зохион байгуулалтын олимпиад байсан юм уу? Эсвэл өөр юм уу? Олимпиад нь болохоор эхлээд дүүргийн олимпиад, нийслэлийн олимпиад, тэгээ улсын олимпиад, тэгээд улсын олимпиадад 4-т орсон баха. Тэгээд квот аваад нааш ирчихсэн. Тийм баха. Сайн санахгүй. Тэгээд 1 2 3-т орсон хүмүүст квот авсан гэсэн үг үү? Тий 1 2 3 6 дугаар байранд орсон хүмүүстүүд квот өгсөн баха. Тий эхний 6-ад тий. Ямар мэргэжлэр суртыг? Цахилгааны инженер чи яг нэг зэ. Зүгээр мэддэг мэргэжлэр мэддэг байж асуусан. Тийм цахилгааны инженерээр суртыг маа манай очроо. За Оросд сурах ямар байна? Оросд сурах ер нь бол дайггүй штэ. Тэгээд найз нөхөрлөх хүмүүсээ өөрсдөө зөв сонгоод сураад явбал дайггүй. Ялангуяа миний мэрэгчлэр манай хотын сургууль айгүй нэр хүндтэй, чанартай. Социализм үед айгүй их оюутнууд манай сургуульд сурдаг байсан. Одоо оюут төгсөгчдөөс амжилттай явж байгаа төгсөгчнөр ч гэсэн зөндөө байгаа. За. Тийм жишээ нь одоо нэг Улсын хурлын тийм хүмүүс байгаа тийм Гой байгаа. тийм Манай сургуулийг төгссөн Монголын ингээд том албан тушаалтай хүмүүс бас зөндөө байгаа. Тэгээ удахгүй гэж дараа жил манай сургуулийн 100 жилээ болно. Тэгээ манай Батцэг яг 100 жилийн орон төгсөж байгаа. Баяр хүргэе. Их адтай хүн байна. Тэгээ нэр сайн саналаа манай сургуулийн нэг дэлхийд нөгөө хамгийн анх радиог хамгийн анх зохион бүтээсэн хүн манай сургуулийг төгссөн. Нөгөө Попов гээд. Тэгээ манай сургуулийн нөгөө радиогийн факультет амар сайн. Тэгээ Оростой радио фак амар. Факультет тий. Fuck. You're fuck. Танах ямар fuck вэ? манайх Уралын Уралын нөгөө дулааны факультетийг диплом fuck гэдэг. Тэгээд сэтгүүлийн юу болохоор жур fuck. За тэр Ягаад энэ сургуулийг сонгосон бэ? Энэ сургуулийг сонгоход бас амар яригтай юм болсон. За би бүр эхнээс нь ярьчих зөө. Би 10 жилээ төгсөөд
санд сургуульд сурж явах явцдаа бол Америк руу явна гэж өөрийгөө боддог байсан. Ер нь явахыг хүсэж байсан. Тэгээд дараа нь 10 дугаар ангиас лөө 11-ээс герман хэлний сургалтанд суугаад герман руу явахыг ер нь ирмэлцэж исэн гэсэн боловч Орос руу явах квот авсан учраас манай тэгээд хайчдсан ба. Тэгээ хайцсан байхгүй юу? Тэгээд мохой. тэгээд яг эрчим кадр очиод анкет энтрээ бөглөөд тэгэхэд 6 сургууль сонгох гээд тэгээд тэр 6 сургуулийнхаа нэгт нь болохоор Санкт-Петербургийн политехнический университет сонгогдсон байжгаад манай нэг өвөөгийн хамгийн сайн найз нь манай сургуулийг социализм үед төгсөж исэн. Тэгээ одоо бас өөрөө хувийн гэсэн цэцэрлэгаан түгээгээр станц центртэй тийм хүн байдаг. Тэгээд тэр хүн болохоор надад зөвлөختөө ингээд чи ингээд тэр сургуулийг сонгоо. Тэр сургууль бол ингээд чиний мэрэгчлэр айгуу сайн академик төвшөнд нь заана гэд. Тэгээд би урфуг сонгож наашаа ирж исэн. Харин тийм одоо та нар ингээд хамаатныхаа нэг ямар нэг хүнээс ингээд яг аль сургуулийг төгссөн бэ? Оросд сурж исэн хүнээс асуух юм бол баг хинх нь баг урфуу гэх баха тий. Өпи гэх баха ингээд би баг 3 4 хүнтэй таарч исэн. Тэгэл аавын найз нар тий ингээд гинт ингээд орсоор яриад эхэлтий. Би тэр хүнийг орсоор ярьдаг ч мэдэхгүй заяа. Тэгсэн чи юу вэ? Та хаана Оросд сурсан гэсэн чи би чи Оросд төгссөн штэ. Хаана төгссөн гэсэн чи танаа сургуулийн. Тэгээд нэг тиймэрхүү одоо нөгөө саяхан нэг хүн ирсэн штэ тийм нэг 70 гарцсан нэг. Тийм Мянган Баяр. Тийм Мянган Баяр. Тэгээд тэгсэн чинь дээр үед бүр амирх Монгол оюутнууд сурдаг байсан. Гадаад оюутан гэх юм бол зөвхөн Монгол оюутан л байдаг гэсэн гээд тэгээд ер нь та нар асуугаарай. Аав ээж ах эгч нараас ер нь тэгээд опи ээж магадгүй шүү. Тийм тэгээ нөгөө нэг сурж байгаагүй ч гэсэн нөгөө хэлэхэр мэддэж ш таан суртын хэлэхдээ шавар уу. Йоо тэр бүр амар муухай мэдрэмжтэй ингээ. Шавара. Анх удаа ингээл Швардловская. ёо богонд суугаал тэгсэн чинь шууд протеин их чинь шаврынхаа. Шавар. Амар твист санаагаар унмаар ч юм шиг санаа. Гэтэ одоо бол ямар ч тийм шавар мавар бол байхгүй. Манай одоо айгуу гоё хөгжингүү боловсронгоот болсон. Ямар ч шаваргүй мэлээ. Ер нь том хот шүү. Улаанбаатараас би том гэж боддоо шүү. Улаанбаатар ч биш ер нь Оросдоо одоо бол 4-т орж байгаа томороо. Би 3-т гэж боддоо шүү. Бидний сэтгэл 3-т Сэтгэл 3-т гэж боддоо. Новосибирск болохоор айгуу залуу мөртлөө айгуу хурдцтай хөгжиж байгаа хот гэж хүмүүс нь ярьж илээ. Тэгээд Новосибирск 3-т ороод манай хот 4-т орд юм бэлээ. Тэгээд манай хот ч нөгөө нэг 90 он хүртэл хаалттай. Гадаадуудыг оруулдаггүй. Тэгээд ер нь жоохон гэмт хэрэг мэрэгтэй яж байгаа. Тэгээд яг 90 онд нээлттэй болоод тэгээд тэрнээс хойш бас ингэж бас хурдтай хөгжсөн гэсэн үг болох гэж бодож байна. Тэгээ би боддоо шүү. Экстрем бүрэг гэхээр ингээд бүрэг гэдэг чинь нөгөө Европ талдаа тэгээд жоохон барууны соёл ихтэй болов гэж би боддоо шүү. Тэгээд одоо Германы хотууд чинь ингээд бүрэг мөрэг гэсэн тийм төгсгөлтэй дээ шүү. Тэгээд юу яагаад бас Оросд нь гэсэн өөрсдөө яг Европ гэж боддог юм л яг энд амьдардаг. Манай хичээл дээр нөгөө Ази Европ гэж үзээд тэгээ нөгөө Европ өөрсдөө Европ гэж одоо үзэж байгаанууд нь гараа өрг гэсэн чинь барах бүгдээрээ тэгээд Аз гэж бодож байгаа гэсэн чинь битээ. Бэсэн мэдгий. Тэгэхээр ер нь өөрсдөө ер нь Орос биш Европ гэж бодох туртай. Тэгээ манай хот чинь нөгөө нэг Аз Европ хоёрын хил манай хотод байдаг. Хотын одоо нэг Хотоос 30 км-ийн зайтай. Яг Европ Аз хоёрын хил байгаа. Тэгээд ер нь бол миний анзаарснаар яг хотоосоо Москва тал руугаа яваад үзэнгүүт соёл нь ч тэр хүмүүс нь ч тэр бүр ингээд амар европчсон. Тэнгүүтээ хотоосоо зүүн тишээ буюу Монгол тал руугаа яваад ирэхээр ер нь бол соёл нь Азтай холилдоод одоо жишээ нь эрхүүд амьдардаг Орос хүмүүс ихэд өөрсдөө сүйтэй цаймаа уух айгуу туртай. Богон дотор яг тийм хүмүүстэй таарсан бохгүй. Зүгээр хар цайн дээр найрууллаад дээрээс нь сүү игээл уучдаг. Тэгээд дээш Москва тал руу явахаар ер нь бол Европын зүгээр цаймаа
одоо нөгөө хар ногоон цай мэ тиймэрхүү юмнуудаа кофе их уудаг тийм хүмүүс байт юм бэлээ. Тэр хил дээр очиж үзчихсэн үү? Үгүй. Яа Тэр гэхдээ үзний төгсгөөс өмнө ямарчлаас. Тэгээд жоо хол юм шиг л тий. 30 км. 30 км. Юугаар явах вэ? Автобусаар явах уу? Автобусаар явд юм уу? Тэгээд автобусаар явдаг. Тэгээд манай монголчууд амар экстрим аялал хийж мэгэ те шууд дугуй түрээслэнгүүтээ нэг өдрийг зориулаад ингээд тийшээ 30 км-ийг наашаа ирэхэд 30 штэ. Тэгээ ингээд 60 км зүгээр дугуун дээр явчихж байгаа чинь. Дугуун дээр. Тий. Дугуун дээр. Дугуун дээр явсан. Тэгэл за өөр сайхан. Тэр нэг манай сургууль чинь нэг хин төгссөн. Борис Ельцин. Тий. Арсалбаны улсын анхны ерөнхийлөгч. Тэр нэг яг ингээд түүхийг уншаад яг нэг альбом бус тийм түүхийн юм бичдэг хүмүүс идэв штэ. Тиймэрхүү хүмүүсийн юм уншаад нэг тэр Борис Ельцин бол ерөнхийдөө нөгөө Путиныг нөгөө миний одоо намайг өвлөх хүн барыг шахуу нөгөө улсыг удирдах хүн гэж юмнуудаа дамжуулж ингэж юм амар зааж өгчээсэн. Тийм учраас Путин нөгөө баярлаад одоо энэ сургуулийг Ельцины нэрэмжит болгоод тэгээ нөгөө Ельцин центр энтергээ бариад тэгээд манай хотод бас амар хөрөнгө оруулалт хийдэг гэж ярьдсан байлээ. Тэг тийм уншижсэн. Тэгээд би та нөгөө сургууль дотроо музей руу орж үзчихсэн үү? Тэр музей руу оронгууд нэг тийм одоо виртуал гайд гэж байсан байхгүй юу? Тэгээд тэрийг асаалгаад ингээд юмнуудаа үзээ явсан чи яг Ельцний талаар эхэлж гараад тэгээд ингээд Ельцний амьдралыг ингээд ер нь үзсэн чи өөрөө бас Свердловская область гэдэг яг Свердловск нэг жижигхэн тосгонд төрсөн хүн байлаа. Тэгээд төрөөд сургуультаа ч гэсэн ер нь бол айгүй их бусдайгаа манлайлдаг, ангийн дарга болдог. Хэдэн хэдэн сургууль солилцсон. Тэгээд айгүй их спортлог тим хүүхэд байжгаад Урфууд ороод, УПИд ороод тэгээд УПИгийн стройфак буюу барилгын инженер чиглэлээр сураад тэгээд тэгж явах хугацаанд сургуулийн шгшээд хүртэл тоглоод амжчихсан заяа. Болиулын шгшээд тоглодог байсан. Тэгээд тэрнээсээ цаашаа улсын шгшээд хүртэл орсон юм байлээ. Ер нь бол бүх талаараа айгүй мундаг хүн байсан юм байлээ. Тэгээд эндээсээ гараад Свердловскийн барилгын одоо тэрийг юу гэх юм бэ? Барилгын за ямар ч байсан барилгын нэг том байгууллага яг социализмын үеийн тэгээд тэрний дарга хийж байгаа. Тэгээд цаашаа улс төрийн карьераа өгөөд тэгж ерөнхийлөгч болсон хүн байлээ. Тэгээд дүн мөнгүүдийн хүртэл авч ирсэн дүнгуудийн хүртэл тэр музейд гаргасан тэгсэн чи ер нь бол 3-аас доош бол 4-өөс доош бол авч үзээгүй 4 юм уу 5 л авдаг тийм оюутан байсан. Нөгөө нэг манай ихч энэ сурдагс ахгүй юу. Тэгээд ингээд яг төгсдөг жилдээ нөгөө нэг инх болтгоен нөгөө юу сочоткагийг харж исэн гэсэн. Тэгсэн чинь үгүй ер нь бол ихэнх дүн нь бол гайгүй. Гэхдээ бас ганц 2 3-тай байс. Тэгэл 3 байсан л юм билээ штэ. Тэгэл ер нь бол одоо амжилттай явж байгаа хүмүүсийн 10 жилдээ ч юм уу их сургуультаа сурж исэн дүнг харахад бүгд яг онц сурж исэн хүн бол ер нь бол цөөхөн баха миний мэдхийн лав бүгд л яг алтан дундад сурж исэн тийм хүмүүс байдаг. Тийм дүн бол яах вэ? Гэхдээ манай Батцэг манайх чинь гэхдээ ерөнхийдөө алсараа хэцүү биш учраас бас ингээл амар тоомо үздэг гэсэн бол бас тэгэл хэцүү шин. Тий. За өөр очроо сонсох юу вэ? Надаар 50 дөө тэгэл хичээлдээ яваал даалгавраа игээл нэг тиймэрхүү л байдалтай энэ. Тийм барилга гэсэн юм санчлаа. Нөгөө манай найз Санкт Петербургт архитектураар сурдаг байхгүй юу? Тэгээ нөгөө сая Оросын хотуудаар 100 аялаад үргэлжтэйгээ. Тэгээ нөгөө Екатеринбургт ирээд тэгээ нөгөө барилга нь хот ер нь ямар байсан бэ гэсэн чинь ингээ барилга нь ингээд амар дарамт хэлж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх тийм нэг өнгөтэй хэлбэртэй яг нэг зөвлөлтийн үеийн
хүмүүсийг нөгөө контролтой байлгаж исэн яг нэг тэр зураг нь одоо хэв маяг нь ингээд юу н байд юм байна. Хичнээн ингээд шинэ гой барилгууд байж байгаа гэсэн аль тэр нэг саарл хар бараа юм юу н байд юм байна гэд тэгчихсэн. Тэгээд манай ингээ орсууд ч гэсэн юу н амир тийм саарлага эдтэй гэдэг нэг тэгдэг. Гэхдээ яг хуу тэр нь нэг муухай энтер гэсэн үг биш. Нэг дарамтлалаагүй л дээ барилганууд. Тэгсэн. Надад бол тэр нь эсэргээрээ айгүй таалагдаад байдсан шүү дээ. Ягаад тэгэхээр бүр амар нэг тийм хөгжилтэй одоо жишээ нь Токио, Шанхай, Манхай гэл дэлхийн бүр Ази амар хөгжилтэй орнуудад очиор харж би эсэргээрээ барилгуудад нь дарамтлалтай байхгүй. Манай барилгууд нэг дарамттай санагддаг шүү дээ. Энэ тэндээсээ бүр ингээд яах гэж тий гарч ирээл гинт гарч ирээ яаж тэнгэр мэнгэр хааж маад амар муухай. Намхан барилгаас гинт өрөмтөв барилга. Сүүдэр хааж. Ер нь бол манай хотын барилгууд хэдий одоо юу гэдэг хуучин мөртлөө гаднах юун тийм амар хар бараан ч гэсэн дотор бол амар гоё юм бэлээ. Би өнгөрсөн жил ангийнхаа багшийн хуучин бүр амар хуучны барилга бараг 100 жил болсон барилга дотор ороход доторх болохоор ингээ орчин үеэ засцсан. Тэгсэн мөртлөө одоо жишээ нь юу гэдэг тааз нь 3 м ч юм уу тэнгүүтээ доторх одоо нөө юу байрлал засалт байрлалууд нь айгуу гоё яг хэвээрээ тийм байт юм бэлээ. Тэгээд тэр амар чанартай. Тэгээ дотор нь оруулах гоё л та. Гаднаасаа жоохон хуучирсан. Үгүй надаа яг анх ирж байхад яг Монголд явж байгаа юм шиг санагдчихсэн. Яг нэг амьд хэсэг рүүгээ ороод ирсэн чи яг нэг юм 5 давхар барилгууд идэв шүү дээ. Яг Хрущевканууд. Тий, Хрущевканууд тэд нар ингээл яг байгаал тэгэл би за жоохон хотын төмөө рүү ороод ирэхээр гоё барилга байгаа илгүүдээ гэсэн тэгэл гайгүй байсан. Тон цаашаа. Тэгтээ гоё. Өнгөрсөн жилийн манай амьдарч ирсэн ёо дотор байрны тэр болохоор би яг нэг Монголд төмөр замаар явж байгаа юм шиг санагддээ ш надад. Тийм тийм. Төмөр зам шиг та 4 давхар 5 давхар барилгуудтай бүгд саарл юм уу нэгт бүдэг ногоо могонгтэй тий. Тийм. Тэгээ уур авсгалан ч гэсэн Монголтай айгүй төстэй. Цагаагаар нь тий. Тий. Годамжаар нь орс хүмүүс л алхдаг болохоос ер нь бол Монгол шүү. Бараг Монгол. Та нар нөгөө нэг Оросуудын хажууд ингээл хамаагүй монголоор ярьдаг үстэй. Тэгэл үргээл яг би бүр анх ирээл тэгэл такси яриад шууд жолоочийн хажууд жолоочийн таксин дотор тэгэл ихэлсэн юм да. Тэгэл та лифтэнд хажууд нь зогсож байгаа сайхан өөр тийш харж байгаа л яг энэ миний яг ямар хулмас. Тэр бол нэрээ тэгэл Монголд очиод нөгөөдхөөс гарч чадахгүй яг хажууд нь ярьчих гэж. Чамд тийж хажууд нь ярьчихсан одоо юу аа юу тохиолдол байгаа. Байхгүй. Гэхдээ ер нь ярьчих гад идэм аа яг ингээд ам алдчих гад тий. Тий тэгэл ингээл энд байж байгаа бол Монголд очив штэ. Тэр ингээ хүмүүс ингээ монголоор ярина штэ. Тэгэхээр гайхаа хүмүүс яа монголоор яриа. Эл нөгөө кофе шоп орохоор ингээл хүмүүс гээл за юу ах уу гэхээр би өөр гайхаад. Тэ сайн байна уу гэхээр амар гоё штэ тийш орохоор тий. Тэнийх гоё санагдд юм аа. За. Тэгээд ер нь бол энэ подкастыг сонсож байгаа Монголд сурч боловсрж байгаа 10 жилийн хүүхдүүд байх юм бол та нар мэрэгчлээ яг одооноос сонгороо ер нь бол би тэрийг л хэлхийг хүсэж байна. Мэрэгчлээ зөв сонгоцсон байхад хүн ер нь дуртай ажиллаа хийж байхад хизээч хүн газардахгүй шүү. Тий. Өөрөө хэддгээр ангитай мэрэгчлээ сонгож байсан. Би бол угаасаа анх мэдээ орох цагаас л хойш аавч хоёр намайг юу болох хэн болох юм ямар мэрэгчлээ болох юм гэж асуудаг байсан. Тэгээ би тэр үед инженер гэж мэддгүү мөртлөө одоо юу гэдэг энэ замыг барьдаг хүн болно энэ байшин барьдаг хүн болно ч юм уу нэг тиймэрхүү юм ярьдаг байсан гэсэн. Тэгэхээр бүр багасаа сонгоцсон юм шиг байлаа шүү дээ. Тэгээд мэрэгжлийнхаа төлөө би 10 жилийн хүртэл сольж исэн учраас ер нь бол яг мэрэгчлээ багасаа сонгоцсон баха гэж бодож байна. Ер нь бол инженер гэхдээ яг юуны инженер болно гэдгийг
эхлэндээ шийдэг байсан юм уу те? Тий 9 дугаар анги хүртлээр би яг юуны инженер болохоо мэдэхгүй явж байгаа. Тэ инженер л болно. Тий гэхдээ ямар ч байсан инженер болно тий. Инженер ер нь бол одоогийн байдлаар Монголд бол дэд бүтц амар муу хөгжсөн баа. Анхнаасаа маш муу хөгжүүд нөө одоо юу гэдэг суурь нь муу тавигдсан учраас цаашдаа айгүй их одоо бүтээн байгуулалт хэрэгтэй болно. Тэгэхээр би яг одоо юу гэдэг улсаа жоохон хөгжүүлэх талаас нь ч юм уу инженер болъё л гэж боддог. Цахилгааны инженер гэхээр хаана ажиллана гэсэн үг? Цахилгааны инженер гэхээр ер нь бол цахилгаан станцуудад л ажиллана. За. Тий. Өөр тэгээд барилга байгууламж тиймэрхүү хувийн компаниудад ажиллана. Тий, ажиллаж болно мэдээж. Угаасаа ямар ч бүтээн байгуулалт хийсэн цахилгаантай шууд холбоотой учраас тэр бол хаанч ажиллаж болох байхаа. Гэхдээ чамд юу гой санагдаагүй юу? Зам гүр. Зам гүр надад гоё санагдсан л та. Гэхдээ цахилгаан нийлээд байгаа юм галгац. Тий. Одоо жишээ нь манай хамаатнууд донд ч гэсэн замын компанитай хүмүүс байдаг байхгүй юу? Тэгээ ер нь бол ингээ алсаас анзаарч хахад бол зам бол яг ашигтай. Тэгсэн мөртлөө айгүй их цаг зав айгүй их хүч хөдөлмөр орд юм санагдаад. Тэгээд хэрвээ би цахилгааны инженер болоод бүр яг цахилгаан станцад ажиллах юм бол тэр чинь маш олон одоо ажлын хүмүүстэй олон багуудтай тэгээд тэр дотроо ингээд одоо юу гэдэг тэрүүгээр арай даваа юм болов уу гэж бодсон. Тэгээд одоо нөгөө сүүлийн үед чинь одоо эрчим хүчний их усэр гэдэг лөө эрчим хүчний их усэр ч одоо зөвхөн өмнөх уламжлалт одоо нэг л одоо тийм эрчим хүчний их усрээс шүү дээ. Одоо болохоор юу гэдэг нөгөө салхины цахилгаан станц усны гээд ингээд баг багаар Монголд ч ихсэн орж ирээ бүтээн байгуулалтад ингээд аймагуудаар явж байгаа учраас бас айгүй сонирхолтой түгээх юу тэгээд энэ жилийн 1-р курст орсон оюутнуудыг цаанаас нь группээр нь хуваацсан бэлээ. Одоо жишээ нь 4-өөс 8 дугаар групп гэх юм бол уламжлалт зүгээр нөгөө цахилгаан станц нүүрстүүлж мөлдөг. 1-ээс 4 гэх юм бол атомын цахилгаан станц ч юм уу бүр тэгээ хуваацсан. Тэгсэн чи би атомын цахилгаан станцд нь хөөрлөгдсөн юм шиг байлээ. Тэгээд хамгийн гол нь Монголд тэр цахилгаан станц байдгүй. Хаана ажиллана? Тэгтээ ер нь бол 1-ээс 2 хүртлээ бүх жил нь адилхан явах учраас ерөнхий эрдэм үзэх учраас явж агаад байдлыг харж агаад тэгээ 3-аасаа группээс солидог ч юм уу эсвэл атомын цахилгаан станцаараа сурчаад одоо гадаад ажиллаж агаад Монголд атомын цахилгаан станц байгуулдаг ч юм уу нэг яа тэгтээ чадахгүй байх л та. Гадаад гэх юм зя. 10 жил яаж өнгөрөв? 10 жилийн дурсамж амар хөө. 10 жил бүр маш хурдан өнгөрсөн. Одоо бодохоор амар хурдан тий. Тэр үедээ бүр цаг явж өгөхгүй тий. Хурдан оюутан болох юмсаа хурдан их сурвалж төгсөх юмсаа гэж боддог ус. Одоо л буцаад 10 жилдээ очих юмсаа дахиад нэг ч удаа болтгоо ангийнхантайгаа ангидаа нэг суух юмсаа. Өөрөө 1-р курс гэсэн тий. Өөрөө 1-р курс ч гэсэн тэр чинь мэдээ санаа шүү дээ. Би одоо жишээ яа за таалсан юм. 10 жилээ төгсөөд би чи 2 дахь жилдээ 1-р курс дөнгөж болж байгаа байхгүй юу? Тэр ер нь бол 10 жилээ төгсөө 2 жил болох гэж байгаа. Тэгэхэд өнгөрсөн жил юу хэлний бэлтгэлд суусан санагдгүй байдлаар. Миний өөрийн халтаанаас бол тэгж суухтаа айгүй их юм анзаарсан, ойлгосон. Тэгэхээр ер нь бол 10 жилийн дурсамж бас айгүй нандин юм бэлээ. Их сургуулаа төгсөөр их сургуулийн дурсамж ч гэсэн гой санагдтал ах л та. Гэхдээ яг одоогийн байдлаар надад байгаа бүх дурсамжуудын бараг 80-аас 85% дандаа 10 жилийн дурсамжууд байна. Сая нөгөө нэг манай найзууд наваа хэр сайн мэдхүү энтер гэдэг нөгөө Instagram дээр юм явсан штэ. Тэрэн дээр ингээд би чинийхээ ингээ бөглсөн байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг их сургуулийн амьдрал гоё юу эсвэл 10 жилийнх нь гоё юу гэхээр би их сургууль гэдэг дарцсан чинь харин 10 жилнээс юм гэлээ. Тэгэхээр 10 жил нь илүү нэг тийм сахилгагүй өнгөрсөн баха. За.
Гоё дөрсгөжсэн юм байна. 10 жил мэлтэй. Амар том хэрэг тарьчихсан ч юм уу? Тийм байна. Та хоёр цирк ээжүүдэд хангаа зочд бодлыг мэдв үү? Мэдэн шүү дээ. Та хоёр тийш орж үзэж байсан уу? Үгүй. За. Орж исэн хүмүүсээс нь сонсч исэн. Миний хувьд бол хамгийн дүрсгүтжсэн дурсамж хэм бол хангаа зочд бодол руу орж байгаад буцаж гарч явахдаа хамгаалагчд баригдаад. Тэгээд сургуулаа худлаа хэлж мултарч исэн нэг тийм л дурсамж байна да. Тэр дотор юу байсан талаар ярьж. Эвгүй байсан сүнстэйс. Тэг би одоо хүртэл ойлгохгүй шүү дээ ягаад тийш орсноо. Дотор нь орсон эвгүй байсан уу гэж угаасаа л ашиглалтнаас гарцсан барилга чинь цонхгүй гэрэлгүй дотроо харанхуу. Тэг харанхуу орчинд ч хүмүүс өөрсдөө юу гэж бодно тэр нь ингээд дотроо нь ингээд айдас болоод. Тийм учраас би нөх юм бодоогүй зүгээр л хуучин барилга гэж бодсон. Тэгээд надад бол нэг тийж амар санагдаагүй. Яг өгцөн шуу нохой бол байсан л та. Тий. Тэр хамгийн дээр нь гарсан уу? Хамгийн дээр нь гарсан. Тэгээд хот бол гоё харагдсан байлээ. нөгөө нэг баригдсан уу? Юу баригд? Гарч ихтэй баригдсан. Буцаад бууж явахдаа баригдсан байхгүй юу? Хамгаалагч. Тэгээ сургуулийн асууж өөр сургуулах гэж хэлээд. Тий. За юу гэж хэлснээ хэлэхгүй яа. За. За жаргалмаа тийм дөрсгөжсэн юм байна. Би өөрөө гэр сургууль. Гэр сургууль хоёрын донд нөгөө PC одлоо тоглосон. Би PC мэдгүй. Орж үзээгүй. Зүгээр хөвгүүдэд дагаал орж тэрнээс яг тоглож үзэж байгаагүй. Зүгээр яг манай сургуулийн хажуу жүр өрөөд гэсэн юм. Тэгэл таслаад тийм. Гэхдээ тасалдгүй маа гэхдээ яг хоо жүр өрлөө амир хороол орж мартаг байсан. Тэгсэн чинь жүр өрөө хажууд венди нэгтчихтэй. Яа нэрээ. Тэгэл венди ордог болсон. Венди хэмтэн байсан юм уу? Юм ч гоё ээжээ. Юм нь гоё эсэ. Идэх юм нь гоё эсэ. Манай сургуулийн эсрэгтэл нафтик гэдэгс аахгүй. Тэр дотор хүчлэлтэрэгчийн коктейл зардаг. Тэгээ үйл мэл ингээд утаатай гамч ингээд хичээлээ таслан. Хүчлэлтэрэгчийн коктейл маад гэсэн. Эрүүл мэндтэй анхаараа. Бөөнөр нуугаал. Тав нэр үед утаа бага ээжээ. Гэтэ нэрээ дүүж эхэлж илөө. Тэр чоолсон юм. Адилхан л утаатайс. Гэтэ одоо утаа гайгүй гэсэн чинь Монгол. Тийм. Тий одоо Улаанбаатар руу нөгөө налахаас орж ирдэг байсан нүүрс одоо өөр газараас хаанаас ч удаа орж ирдэг ус нөгөө түүхийн нүүрсүүдийг оруулах болцсон. Тэгээд хотын дүүргүүдээр зөвхөн юу л шахмал төлж боловсруулсан. Тийм төлөвлөж байгаа учраас тэрэнд нь амар хүмүүс угаардч өгöd байгаа гэсэн. Тийм тэр нь бол яг хөтэ нөгөө нэг зуухных нь бас ашиглаж чадахгүй дээрээс нь зуух нь бас алдаатай ч юм уу. Тийм байдлаас л гэж ер нь бол хүмүүс ярьсан. Гэтэ яг тэр яг хүдний улирал эхэлж байхад тэр түлшийг ингээд одоо хүмүүс авч эхэлж байхад зөндөө тийм юу байсан шүү дээ. Зуух чинь нөгөө ингэх магадaltaй учраас энийг онгойлгоод энийг тэдэн минутын дараа хаагаад ч гэдэм үү тийм зөндөө заавар эс. Ер нь бол тэрийн залхуу хүмүүс л тийм хохирсон байна гэсэн үг. Миний мэдхийлээ шахмал төлш 5 жилийн өмнө шахуу Монгол Улаанбаатарт байсан баха. Билээ тэгж санаад байна. Тийм бах уу. Тэгээд зүгээр л одоо нөгөө нэг хамгийн гол нь хоригдсан болохоор л тэр нэлээ түүхийн нүүрс нь тэрнээс хэмт тусдаг ч юм уу юу гэдэг. Эсвэл арай илчтэй ч юм уу тийм болохоор л хүмүүс тэгж сонгож төлсөн баха. Одоо бол цаанаас нь хоригдсан учраас айгу боломжтой дэж юмсан. Сонголтгүй тий. Заавал тэр хэрэг. Энийг төлөө. Зөвөр. Тэгээ нэг 3 сард нөгөө Монголд пластик уудыг хоригдсан тэр гэдсэн шүү дээ. Тэгээ би нөө 100 очихтай ингээ хин ч хэрэглэхгүй амх гэж бодсоогүй. Тэсэн чи яг өмнө шиг хэрэглэжсэн шүү Тий. дээ. Тэр угаас нэг хэрэгжээ юм биш. Тий. Тэр ямар учиртай байсан бэ? Тэр угаас нөгөө нэг яг орлуулах юу байхгүй. Одоо тэр яг нөгөө тогтсон тэр уутын хоригдсан ч гэсэн орлуулад
орлуулчих уут байхгүйсэн болохоор тэгээд өөр юугаач хэрэглэх өвдөө. Тэгэл ямар цаасан уутанд мах хийхэд бас хэцүү өдргээл би мэдээ амирх үзэл тэгсэн чинь тэгээс даав уутанд хэлдэг чинь. Мах хэлдэг. Ирээл уутаа угаал ирээл Тэг хэцүү штэ. нэ тийм ээ тийм хэцүү. Яг мах цахыг ингээд Тэрний он бараг гэлгэр уутанд явчихсан тэр. Тийм гэлгэр утантай игээл хамгийн гол нь одоо зүгээр л хүмүүс хогоо англиад тайчих хэрэгтэй байхгүй юу? тий. Хэрвээ тэх юм бол бас хамаагүй. Тийм тэр нөгөө влог хийдэг хүмүүс агац нөгөө нэг хогоо ялгаж хаяа гэд тиймэрхүү нэг влогоор дамжуулаад юм хэлээд байгаа штэ. Тэр надад амар таалагдсан. Гэл ер нь тэрийг яг сурчвал нэр амар дээшлэх байгаа. Та юу анзарч ирсэн үү? Сургуулийн зарим нэгэн буланд ингээд ангилсан хогийн шавтай байдаг. Тий. Бүр яг нөө оюутны зөвлөлөөс нь тэгж гаргаж ирсэн. Тэр бас надад айгүй таалагдчих байгаа. Гэтэ яг тэр хогийн чинь нөгөө одоо тэндээ англиа хийчих штеп. Ачаа явахтай зүгээр ингээд нийлүүлээ. Ачаа явахтай нийлүүлээ хайчиж байгаа болохоор. Оросод хогийг ангилдгууч гэсэн яг уу хогийн сав бол ихтэй хангалттай. Тэр пүнкер мөнгөрөл нэг дор амар их юу том юунууд байдаг тий. Тэр нь пүнкрэж гэсэн цаг тухайн үед ачаа явчихдаг. Тий аччдаг нэг овоороод байдгүй ер нь хог могны асуудал бол дайжгүй шүү. Ер нь бол түүхийнх нь ажил нэг сайн. Тий. Нөгөө өвөл ерөөсөө зам нь засгүй байдаг. Баян өглөө болгон, орой эсвэл шөнө болгон Шүн болгон цэвэрлж идэг тий. тий. Нөгөө машин яваад. Тэгэл ингээл ганцхан машин явдггүй ингээл бүр ингээл араас нь нэг нь цасынд цэвэрлээл нөгөөх нь замын ярьчаал яагаад мэдхгүй угааж муугаад мэдхгүй. Тэр бүр амар их машинууд хойноосоо явал тэгэл өглөөс өдрөх нэг хөөрхөн болцсон байд. Тэгээд саяас тэр нөгөө 106 сарын үед зам хийгээд тий. Тэрс тий ингээ зам ингээ засаад нөгөө нэг эхлээд хуучин замыг хуулж аваад тэгснэ дараа нь шин зам ингээ тавиад тэр бүр амар хурдан болоод өнгөрцөн. Бараг 1 сарын дотор л бараг бүх юм хийцэн баха. Тэгээд тэр чинь амар хол хэдэн километр зам хийцэн битггүй. Тэгэл тэгсэн чинь Монголд тэгээ очисон чинь нэг газар нь засвартай тэгэл нөгөөх нь нөгөө тэрэлжийн зам тий засвартай. Тий, энэ Дархны зам бас засвартай. Яалтч юу тэрэлж дархны зам энэ жил бол амар шүтний өвчин байсан уу? Тэгсэн сая тэрэлжийн зам ашиглалт норсон мэл тий. Тийм үү. Тийм. Тэгээд манай ерөнхий сайд улаан тууз хайчилсан мөлий. Нөгөө бичлэг үзснэ шинэ индөөтэй болсон гингөтэй. Нөгөө оюутнууд тий. Шинэ индөөтэй болсон. Улаан тууз хайж. Тийм нэр бодоодсэн чинь манай Монгол гоё бид нар муулаагүй. Зүгээр л тий. Дэлхийн хамгийн сайхан газар бол Улаанбаатар. Монгол тэр дотор Улаанбаатар. За. Тэгэхээр таарт ингээд амар ингээ очиж үзхийг хүсдэг. Тийм дэлхий дээр ямар нэг улс ч юм уу, тийм зөвхөн нэг газар ч юм уу, эсвэл зөвхөн барилга ч юм уу тийм байдгүй. Бүр ингээд зураг мургийг хараад ингээд ёо shit очих юмсан гэж боддог. За чи наад асуултанд өөрөө хариултаа. Чамайг ихтэй сонсгоо. Сэй баццэг тэгж асуулаа л та одоо баццэг хариулах чи баццэг хариулаа. Би аль юу яадаг. Би 3 улсад очиж үзхийг хүсдэг. За нэг нь Япон. Би угаасаа Японд амьдрын. Амьдралынхаа аль нэг хэсэгт Японд л угаасаа амьдрын. Тэгээд Непалд очиж үзхийг хүсдэг. За ингээд амар 50 амьдрт юм шиг санагдаад тий. Хичнээн ингээд ядууч гисэн ингээд хүн болгоно зөвхөн хий гэсэн юм а хийгээл зөвхөн тухайн өдөртөө заавал би одоо эле явна гэж хүрээдэг. Сан явна гэж хүрээдэг. Тэгэхээр нэг тиймэрхүү тайван газар очиж үздэг. Тэгээд 3 дахь Куб явж үздэг. Яа. Нэг цаанаа л нэг дуудаад байт юм аа. Цаанаа л нэг криминал. Тэгээд нэг Куб одоо тийм ч гэсэн жуулчдад амар аюулгүй гэсэн. Тэгээ би ер нь чөлөөт цагаараа Куб мөбийн бичлэг үзэл гэж тийм дөө. Тэгээд байшин ингээд зургийг харангуут амар гоё байс тээ.
бас ингээл тий хүмүүс нь тэгэл нэг дарамтанд биш. Тэгэл тухайн өдрөөрөө тэгэл амьдрал. Би нэг тиймэрхүү л газар очиж үздэг. Гэтэ чиний хувьд номер 1 хот бол Улаанбаатар тийм ээ. Улаанбаатар л номер 1. За чиний хувьд? За миний хувьд би Парист амар очиж үзхийг хүсэж байна. Яг одоо л тэгээд Дубайд очиж үзхийг хүсэж байна. Мэдгүй ягаад ч юм Америк хотууд надад нэг тийм амар гоё санагддаг шүү дээ. Ягаад тэгэхээр тэнд ер нь бол бүх юм нь яг л бидний амьдралын хэм маягтай яг л адилхан юм шиг санагдал. Яг үзэх юм гэх юм бол Нью-Йорк, Америкас. Тий, шинэ жилээр. Яа. За миний хувьд бол би зүгээр хар багасаа л боддог байсан. Би Лондонд амьдрахыг амар хүсдэг байхгүй юу? Тэгээ жаргалмад Лондон гэсэн бодолгүй байдаг. Тий яг миний төрсөн он тий яг Лондон гэж битсэн. Тэгээд би Лондонд амар хайртай. Тий яг сая нөгөө нэг 100 гэртээ ярих гэсэн чинь богоонд нэг жуулчантай хамт яваад нэг купенд яваад тэгсэн чинь тэр нь англи. Тэгэл хаана амьддаг Лондон амьддаг ёо. тэр нь эрэхтэй. Тий эрэхтэй байсан. Яа тэгэл Настай. надтай ч ийцээ. Тэр нэг он төрсөн байсан. Тэгэл барыг мэрэгчлэн хүртэл ойрлцоо. Математикийн чиглэлээр сурдаг гэд. Тэгээд амар сонирм. Одоо миний би лав байсан бол яг өдөөд ингээд ганцаархнаа тий хавьсан Англиас Москва орсноо. Москвагаас Улаанбаатар руу 5 хоног богонд сууж явахгүй. Амар тийм экстрим аялал тэгснэ ганцаархны явж байгаа гэд. Тэг ингээд зүгээр богонд ингээд гадаадуудтай ингээд танилцаал. Тэгэл найз болоод тэгснэ Монголд очингуудаа шууд оцсон өдрөө шууд замын унаад суугаад хөвсгөл орчиж байгаа заяа. Тэгээд хөвсгөлд 2-3 оноод тэгснэ Монгол найзтай юм байна л та. Тэр найз нь болохоор угаасаа англи амьдардаг. Гэхдээ юу 100-ийнхаа амралтаар Монголд ирдэг. Нэг тийм найзтай. Тэгээд хөвсгөлөөс Улаанбаатарт ирээд найзтайгаа 2-3 онцоод тэгээд буцаад Казахстан руу явна гэж байгаа заяа. Казахстанаасаа цаашаа Казахстанда найз охинтойгоо уулзаад тэгээд найз охинтойгоо цаашаа Англи руугаа явна гэсэн. Йоо, ингээд зуныхын төлөвлөгөө тэр юм уу тий. Тий ингээд өөрөө яг хичээлийн яг семестрийн үеэрээ ингээд ажил хийгээд мөнгө цуглуулдаг. Тэгэл тэрүүгээрээ 100 айлчдаг. Амар гоё. Чи бидний зуны юу гэсч за тэрлж. Тэгээ хоттахтай CEO. Тий зүр ингээ Улаанбаатартай л байвал. Ад жаргал шүү тэр нэр. Тэгэл яг тэр хүнтэй ингээл хамт явсан чи ингээл яг бүр Лондонд амьдрах тийм хүсэл маань улам ингээл ориглол за би яг явна гэл. Тийм байна. Тэгээд надад яг British English аялах нь амар таалагдсан ёо. Тэгтээ ч ойлгохгүйсэн. Зарим үгнүүдийг ойлгохгүй. Тэгээд би яг хамгийн түрүүнд ярьсан сэдвэн яг аялал ярьсан байхгүй юу? Би ингээд нэг тийм American English-ээр ярьж байгаа гэсэн чи харин тийм байна гэж байна тий. За. Аялал гэсэн чинь манай ингээд нэг найз байдаг гэсэн аахгүй юу? Бүгд яг Америк ер нь бол акценттэй ярьдаг. Англи хэлээр. Тэгсэн чинь манай тэр найз болохоор 9-р ангиас илүү 10-р ангиас хойш гинт аялгаа өөр албаар солисон. Шууд British болгосон. Нэг тийм найз байдаг. Тэгээд тэр нь болохоор ер нь бол бусдаас айгүй сод амар гоё сонсогддог. Тэгээ би бас яг нэг тэг солих гэж үтсэн. Тэгтээ амар хэцүү юм бэлээ. Үнэхээр хэцүү юм бэлээ. Тэгээд нөө Peppa Pig байгаад тэрийг үзээд хахаар British accent толчдөг гэсэн. Тийм. Peppa Pig дээрээс нь ер нь английн кино. Би бол саяхнаас Peaky Blinders үзэж байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг нөө доороо сабтайтлтай англиар
үзэнгүүт тэр болохоор бүр яг амар дээр үеийнх нь British accentтэй. Тэгээд бас зарим юм ин ойлгодгоо. Тийм гэхдээ надад гоё таалагдчихж байгаа. British English амар гоё. Тэгээд яг тийж ярмаар байсан ч гэсэн тэгээд бас болж өгдөг юм аа тий. Анхнаасаа л тэгээд Harry Potter. Гарри Поттер. Орс акценттэй болох уу гэж англиар ярих та. тийш тий. I am the My name is Anton. London is the capital of Great Britain. Би нөгөө нэг англи хэлний нэг сургалтанд явж байхад манай багш Америк хүмүүс аахгүй юу. Тэгсэн чинь ингээд та нарт ингээд ямар акцент аялга таалагддаг вэ гэж биднээс асууж байгаа байхгүй юу. Тэгэл би болохоор British English гээл тэгсэн чинь манай багш надаа орс аялга таалагддаг гэ. Нэг тийм нэг цаанаал нэг тийм сонин ингээд нэг юм содон амар гоё идэг мэдэг гээд тийм тэгснээ нөгөө нэг энэтхэг аялга нэг амар сонин шүү. Hello my brother. Та нар ингээд нөгөө нэг компьютер чинь гацаж мацаал тэгэл нэг YouTube-ээс нэг бичлэг яах. YouTube-ээс бичлэг яхаар дандаа нэг энэтхэг нэг аялгатай тий. Today I'm gonna Тэрос. Гэтэ ойлгоод идэв тий. энэтхэг аялга гэснээс өмнө жил манай ангид энэтхэг залуу сурдаг гэсэн байхгүй юу? Тэр болохоор манай нэг сайн найз. Тэгээд өөрөө болохоор яг англи хэл нь болохоор яг Америк акценттэй ярьдаг. Тэгсэн мөртлөө энэтхэг акцентээр ярьж чадна. Тэгээд тэрийг албаар ингээд заа чи ингээд энэтхэхээр ярмаар гээд тэнгүүт амар энэттэй. Ер нь бол зүгээр ингээд нэг үг хэлэнгүүт л ангаараа инээж минут. Тий бүр яг тий өөрөө тэрэндээ чсэн байр дуртай. Тэгээд над дээр ирсэн. Hello my brother. За тийм бай. Гоё юм аа. Би яг анх яг англи хэлнийхаа хичээл суугаал орсуудын аялгыг нэг мэддэггүй байсан юм аа. Тэгэл яг анх англи хэлэн дээр суугаал тэгэл нэг текст уншуулаад тэгэл би бүр яг савж унчих. Бүр ингээ инээдээ твчих амар хэцүү. Тэгтээ ингээд инээчгээр муухай штэ. Тэгтээ би бас нэг өөрөө ч нөх амар гоё ярьдаг ч гэж бодоод тэгтэл яг орс аялгаж явах. Сэно. Би орс. Би тэгтээ нэг л тийм амар англиар амар гоё ярьдаг. Орс үнтэй тарлажсэн. Манай англи нэг ш. Америк гэсэн үйл өөрөө. Манай багш хүртэл өөрөө орс аялгатай шүү. Зэг чилэж тий. Бүр ингэ зарим багш нар тэгдэг гэсэн шүү дээ. Ингээд нөгөө оюутнуудаа сонсоод хахаар ингээ бүр шахаад чи заавал зэ гэж унших хэрэгтэй юмстай гэ бүр яг тэгдэг гэсэн. Тэгэхгүй бол би ойлгохгүй байна. Чи ямар ойлгомжтойггүй уншдیں۔ чи ямар муухай дуудлагатай. Чи орс юм уу юу яа? Тэгээ нэг орсууд юу ямар ч хэлээр ярьсан өөрсдийнхөө аялгыг оруулчих тийм л. Манай Францлын агш ингээ бас францаар ярих та орс аялгатай ярьдаг. Нэр Францаар орс аялгаар ярина гэхээр би юу сонсож байгаа юм чи зөв шаата. Тэгээ ингээд төсөл англиар л юу ингээл яаж юм шиг. Англиар орс аялгатай ярьж юм шиг л гэж төсөөлөөд. Одоо зүгээр юу сайн уу ч юм уу орс аялгаар хэлдэг францаар. Bonjour. Яг үндэ Bonjour. Монгол айлгыг. Татгий. Bonjour. Bonjour. Яа bonjour. Bonjour гэсэн чи чихэр бодчихсон. Bonjour гоё тий. 10 жилдээ хитдэг байсан шүү. Тэр чихрийг хамгийн их цагаан сараар л хард юм та. Амар олон нөгөө юутай тий. Флейвертэй тий. Амар лайнтэй. Үлээлээ.
За таарт нэг сурахыг хүсдэг хэлээ нэ. Амар гоё сонсдог юм. Сурахыг хүсдэг хэлэх юм бол Испани минут л. Ваа. Испани л бас айгуу чухал юм бэлээ. Юу. Энийг хатлаа. Испаньол юм уу? Эсвэл бол Френч хэл бас амар таалагддаг. Яг л дэлхийн амар олон улсууд тэр хэлээр ярьдаг учраас. Ер нь бол Герман биш үү? Герман хэл яг амар дэлгэрээд байгаа. Тийм дэлгэрж байгаа. Тэгээд Герман хэл надад мэдгүй. Испани хэл амар гоё юм санагдаад байна. Hola. ¿Cómo estás? ¿Qué pasa? Би болохоор яг сурахыг хүсдэг гэхээсээ илүү сурах ёстой юм шиг санагддаг байхгүй юу? Нөө хятад хэлийг би амар сурах ёстой. Ингээд яг ирээдүйд амар хэрэгтэй юм шиг санагдаад байдیں۔ Тэгээд хятадд бас сурах ёстой юм шиг. Чавс дуудаад байна уу? Наваг яг Цаанаас. ирж ядаж магистра хамгаалаа. Яг тэгээд амар санагдаад тийм. Гэтэ нэг сонирхолтой юм хэлэхэд манай нэг найз 10 жилээ Америкт төгсчөөд тэгээ Америкийн 2-3 коллежоос тэтгэлэг аваад тэтгэлэг зөндөө олон амар их хувийн тэтгэлэг авсан мөртлөө тэр бүгдээ хаяад Монголд 1 жил хятад хэл бэлдээд тэгээ хятадын тэтгэлгээр одоо хятадд сурж байгаа. Тэгээд тэр найзтайгаа би ингээд нэг удаа ярих асуусан байхгүй чи яагаад Америкт сурахыг боломжтой байхад яагаад хятадыг сонгоцсон бэ гэдгсэн чинь Америкт сураад би Монголд ирээд яг Америкт олж авсан яг тэр боловсрлоо Монголын хөрсөн дээр буулгах гэхээр болохгүй байна. Яг үүндээ ерөөсөө тохирохгүй байна. Бүх тогтолцоо нь шал өөр учраас ерөөсөө болохгүй байна. Тэгээд ер нь бол Орос юм уу Хятад гэсэн хоёр сонголт байсан. Тэгээд Хятад нь одоо амар юу хурдцтай хөгжиж байгаа учраас би ингээ Хятадыг сонгосон. Гэт одоо Бээжинд сурж байгаа. Тэгээд ер нь бол тэндээс харахад бол Хятад бас айгүй одоо ирээдүйд амар эрэлттэй. Ер нь ялангуяа монголчуудын хувьд амар эрэлттэй орн болох бах. Бүх юм одоо Хятадаас хамааралтай. Тэг ер нь бол бакалаврын төвшөнд Орос Хятад хоёрт сурвал зүгээр хаяа. Тэгэхээр энэ хоёр улстай манай харьцаа хизээж тасрахгүй улам л одоо бэхжин улам их харилцаа үүсгэнэ үгс. Тийм учраас яг бакалаврын төвшөнд бол Орос Хятад энэ төр л зүгээр л хичээж байна. Хэрвээ одоо хаашаа явахаа шийдэг байгаа хүмүүсээ л тий. Гэхдээ нэг амар гоё сургууль идэв л шүү дээ. Нөгөө 2012 онд төлөө нэгдсэн заяа. Тэгээ эхний төгсөлт нь энэ жил илүү төгснө. Тэгээд ингээд эхний нэг жилээ Сан Францискод сурна заяа. Тэнгүүтээ үлдсэн 3 жилээ нэг семестрээр 6 оронд нөгөө Minerva Schools at KGI гээд тэгээд тэрэн дотор нь Солонгос, Энэтхэг, Бразил өөр хаана анчлаа. Тэг ингээ нэг семестр нэг газар амьдран тэгээ бүх хичээлээ онлайнаар авдаг. Бас амар юм л мэл. Тэгээд нөгөө ингээд зөвхөн ангийнхантайгаа ингээ явна. Тэнгүүтээ одоо нэг газар очингууд ямар нэг асуудал нь штэ тий. Тэнгүүд ингээ суралцж байгаа хугацаанд нэг тим юм барьж аваад өөртөө төсөл бичээд санхүүжилтээ одоо сургуулийн интерншип энэ төр олоод өнгө тэр хүмүүстэйгээ харилцаж санхүүжилтээ аваад тэгээ хэрэгжүүлчихэд тэгээд яадаг гэсэн. Бас амар гоё юм бэл. Кул. Гэтэ сурахж байгаа нь төвхтэй. Тэгээ амьдрахад тэгэл жоох хэцүү нэг газараа нэг газар руу банк нүүнэхээр эрүүл мэндэд тий. Тэ гоё юм бэл. За. Тэр нь ярилцаад их гоё лээ. Өөр ярмаар байгаа, хэлмээр байгаа зүйлс байна уу? Сэдв. Надад бол одоо ер нь бол байхгүй л юм л та. Тэгээ хэрвээ ярмаар байгаа сонсомоор байгаа сэдв байх юм бол тоор би дараа нь өөрөө хэлнэ. Тэгээд тоорын цаашдаа ч подкастад маш өндөр амжилт хүсье. Баярлалаа. За ярилцсандаа баярлалаа. За тэгээд очроо ирж оролцсонд маш их баярлалаа. Анхны зочин болсонд баярлалаа. За тэгээд энэ зошооныг дэлэмдүүлээд
Шүмжүүлээ. Өгөн тэгж тоглох гэсэн чи өөрөө хийлж чадахгүй заа. За. Тэгээд бай. Сайхан амраарай. ASMR. Сайхан амраарай. Яг ингэж тосох хэвээр заяа. За баяртай. За бай.